175 миний үеийнхэн дундаа өндөр билгүнэ. Яа, навшис. Монгол хэлний хичээлийг нэрээ ингэж шаачлахгүй. Мэн даалтаа. Айгу муухай мэдэн шүү. Бид Ахаас 5 санж өндөр шүү. Араас нь асуугаал. Маса мутан. Тэмүүлэн бэлэг гинэ. За тэмүүлэн чинь нөгөө онгоцны бэлэд даалгадаг залуу юм сте. Гайгүй яа. Гайхалтай орой мэндийг өдөөд нь өргөн дэвшүүлээ. Тийм ээ шинэ оны мэнд хүргэе. Тэгээд сүүлийн үед би тэгээд өндрөөс болоод бас айгүй асуудалтай нөө сүүлд би нэг акванд багтахгүй гэдэг нэг бичлэг цацсан. Тэгсэн чинь хүмүүсээс айгүй ууралж байна тийм ээ. Стэнээр ална мална гинэ. Тэгснэл Би нэг үтсэн өөрөө акваг юм байж аква мол. Энэ нөө централ ТV үзчихсэн юм те. Яг хөтэ тийм үстэй. Мод жисэн өөрөө аква унтчихлээ. Багтгүй гэж хэлээ өстэй гэдэг. Манай дэс амар уурж илээ. Би одоо зүүдэлж 5 аквад намайг тойроо яваад байна гэдэг. Сигнал дараад нэг их багтахгүй байна гэсэн нь багтаагаад өгнө гэ. Чихэж мөхөд айгүй хэцүү. Гутал нь унчлаа. Facebook-ээр нэг юм авсан шүү дээ. Багтахгүй гэдэг. За хай. Зүүдэлт авч шүү нэрээ. Тэгээ яг тэр бичлэгнээс болоод хүмүүс ахнараас годомж одож айгүй таньж байна. Миний ойлгосноор Тэмүүлэн болонгууд нэг эмхтэйтэй үерхэд тэгээд бүр гэрэлтэй баталгаажуул ер нь бол гэрлээд тэгж жагаад салаад тэгснэ сасны дараа өөртөө нэг багтсан нэг юм савхин хүүхдэг юм уу бомборыг нэг эмхтэй зарсан чинь дараа нь тэр эмхтэйтэйгээ таарад тэр эмхтэйтэйгээ үерхэд онгоцны билет авахсан юм. Тиймэрхүү юм болсон шүү дээ. Нөө салаагүй байхт за яасан гинэ. Заав сонссон. За нэг сайхан бүтэн параграф бичээд өгөх юм байна уу? Тэр орн байна бичлэг үзчихэ. Мэдүүч өндөр өссөн бол хэрэггүй комент бичиж мичгээд. Харин тийм шүү дээ. Яг ч биш. Тэ? Тэгснээр ямар гоё өндөр юм байханд өндөр нь хэд юм бэ? 95 гэсэн чи ямар хараар нь тавьсан юм шүү. Сомо моочиг бараг сомо бичээд. Манай хамаатны нэг юм өндөрд байдаг штэ. За нэр нь хэм блэ? Эхнэрээсээ мөнгө зээлээд нууц самаргаа эрхлүүлсэн гэж ойлгож байна. Салаагүй тэгээ дараар явуулдаг огтой эхнэрийнхээ мөнгөөр зохицуулаад байсан. Салаагүй байж байхад нараар тавиад эхнэр нь Монголдо буцаад ирсэн. Үнэн зөв ээ. Наа чи үнэн зөв наатгачаа. Окей. Би тэгээ нэг рил үзсэн юм аа. Нэг Instagram дээр нэг юм хөгжим мэдээ нэг урт үстэй амар лаг инээдэг нэг залуу байдیں۔ Та нар тэгээд Тэмүүлэнгээс юу хүсэж байгаа юм хөхтөө да. Хортой байж хайр дурлалаа яриач юу амьдрал хүсэж байгаа энэ төр гэдэг тийм бичлэг өсөв. Тэгэхээр одоо битггүй нэг амьдрал хүсээд тэгээ нөгөөт нь зүгээр хайр дурлалтаа салж нийлээд нэг юм залуу насны өнгөн хайр маяр байсан гэдэг нэг нь тэгж харсан чинь нөгөөтг нь амар хүнд амьдрал зохиохыг хүсээд тэгээ тэр хоёр зохицолтоогүй байсан юм болоо. Би яа тиймэрхүү бодож таасан. Тааж. Эхтэр биш гэж үү? Би гэхдээ хэн нэгнээс зээлээд мөнгө зээлэнгүүтээ нэг охинтой болцоход асуудал байхгүй. Салсан эхнэрээсээ мөнгө зээлээд нэг охинтой болцсон ч хамаагүй өстэй ер нь бол. Харин салаагүй байвал амааталтай болчих гээд юм шүү. Чат хоёр өөр юм яриад ихтэл хот гэсэн үг шүү те. Наа чи нөгөө тэнгисийн иргэн үеэр юу боллоо те. Наад хоёр чи хоорондоо унтсан би бэлгэвчнэ эсэл их шаасан шүү дээ та нар. Эхтэр нь мөн гэхдээ яг салаагүй эхтэр нь гадаадд байсан харин ирсэн чинь Тэмүүлэн салыйгээд салсан. Окей. Гадаадд юу хийж байгаа эхтэр нь? Ста хажууд нь байсан юм шиг шахамаас тэр X-нод монголчуудыг манифест шаацсан гэж би дүгнэсэн. Салаагүй байсан эхнэрээсээ өрөө даруулаад тикет авахулж Монгол яваад Монголд найз охинтой болцсон. Тэгээд эхнэрийнхээ авч өгсөн жагтыг одоогийн найз охиндоо зааж тараад найз охин болцсон. Тэгтээ эхнэрээсээ салсан байсан мод энэ чи ээс үсэг байхсан. Салаагүй байсан болохоор салаа авах те.
Манай ихтэй үнэхээр ховж ивэг бол ухт юм байна. Чи таних уу гэж. Танихгүй хамаатна надаас асууж шүү. Бид хэдэг одоо юм өндрийн холбоотой гэж боддог юм уу? Facebook дээр те үхэр тэрэгнээс өндөрч. За яасан гинэ. Тэр эхнэрийнх нь бомбор биш гэсэн яг хөө ихтер нь өөрт нь авах гээд байсан бомборын багтахаар байхаар нь өөрөө өмсөж чам таарахгүй юм гэсэн утгатай чат явуулсан юм шиг. Ер нь яг сасан гэдэг нь тодорхой болоогүй байгаа тэгж өөр хүнтэй яваад байсан л асуудал нь штэ. Зүгээр хүний амьдралд ороод яах вэ? Эннээс амар ихнэрээ зоддог хүмүүс зөндөө байгаа. Зарим хүмүүс нүдэн дээр нэмэгтэн хүн зодж байхад дугаа өнгөрдөм байж энэ дээр бүр амар хүн дээр хүлээж аваад шагаад. Ер нь сүүлийн үед утааны сэдв ирчээ авсан чинь гинтл хаасаагүй нөхөр найз бандаа хуурч зодуулсан постууд гайхацаагүй гарч ирсэн те. Би бол наадны цоцоод хэлж байгаа шүү. Саяхан өнөө өглөө үйлөө нэг сэрсэн чинь нэг Facebook өнөө өдөр илүү өчтөр би Instagram story ингээ гүйл хийжсэн чинь нэг юм амар нөхөртөө зодуулж модуулсан ч юм уу найз залуудад зодуулж модуулсан хүмүүсийн талаар хүн болгон шуугаадсан. Би бол тэр бол утааг л мартуулах гэж байгаа shit гэж бодож байгаа. Сайгүй ер нь бол тиймэрхүү хүч хэрхийлэл ер нь болдог. Тэрийг бол яг үндэ бид нар тоохгүй өнгөрдөг. Харин тоогоод байгаа шалтгаан нь бол утаа. Тэ талбай жагсаалхаа гэж би бодож байгаа. Эксэс салаагүй байх ла параграф бичсэн болохоор хэрэг тутаа сэтээс унших нь ойлгомжтой. Нэрээ завшааныг ашиглаад бичсэн сэтээстэй хайртай шүү. За. Зүрхдүүлээ сайхан бичлэгээл үзье. Чүүдийн холбоог байд. Үдээс асуух нь би одоо юу гэж яриулах аа. За зөхийн юм бол бямба сүхэ биш үү гэ. Айгу хэцүү те. Айгу сонир мэдрэмж та. Та өндөр хэдэв? 170 тийм ээ бас боломжийн хөөрхөн шүү дээ те. Хөөрхөн өндөр шүү дээ те. За та гудамжаар алхах гэсэн би гүйж ахаа ямар гоё юм бэ? Комент бичээгөө. За тэр ч яах вэ те. За тэрийг ч яриад. Акон багтгаа хийж мэдсэн тийм. Тэгсэн чинь аим гоё юм. Ахаа өндөр нь хийдэг 170 ч. Манай хамаатны нэг юм жижиг ах байдаг юм аа. Нэр нь хэм блэ? Та таних уу? Айгу муухай байгаа шүү. Та ингэж асуугаар айгу муухай байгаа. Бид тэдээс айгу их ингэж асуунаа нэ. Мэн даасан. Айгу муухай мэдэн шүү. Бид тэдээ ахаас 5 санж өдөр шүү. Тэгээд араас нь асуугаад ханд сакс тоглолтгүй гээл. Болцсон гэсэн чи яагаад гэлгүй би болдгүй юм би ч одоо болж болдгүй юм аа. Яагаад харин тийм ээ нахаа болчлаа. Волейбол гээл. Волейбол тоглолтгүй. Гэхдээ чиний дэ ашиг чи юу юм бэ? Ингээд надаас нэг юм би тэгэхээр дээрээс нэг ингэж харчихсан нахаа зулаа хүсч алцарч гэсэн. Надаа өөр ашиг байхгүй шүү дээ. Би тэдээс юу хүсэж байгаа юм бэ? Нийгмийн даатгалаа төлөөд айгуугаа амьдарч явах чинь тэгэж асуугаад байх юм. Өөр бол одоо ашиг алга да. Миний биеийг одоо яаж ашиглаж болох нь яг хав загвар өмсч үзсэн. Тэгээд бас тийм ээ ашиглаж үзмээр нь штэ. Энэ биеэр мөнгө олъё тийм ээ. Яг манайхан буруу ойлгооч. Арай өөр утгатайгаар хэлчихсэн. Энэ биеэр мөнгө олъё. Тэгээ загварын шалгаруулалтан дээр баахан бэлдэж очиод шүнжин бичлэг үзэлтгүй байсан. Тэгээ очсон чи шалгаруулж 175 миний үеийнхэн дундаа өндөр бэлгүнэ. Нэ. Маса мутан тацаанууд. Тэгээ их чинь харж ирсэн. За мэдүүгэн би энэ болж байна. Яг го царин болж байна. Бид одоо нэг алхахтаа гэдэг чинь. Тэгээ би гайхаж. Би чи 20 жил энерж хэлбэрт алхасан хүн чинь гайхаж юм чинь. Би чи 20 жил алхацсан мэрэгжлийн алхдаг хүн байгаа юм байж би гайхаж штэ. Тэгээ сандраад чи одоо гайхаад штэ. Хүмүүст 20-тай биш штэ. Баруун эхэлдэг үлээ зүүн эхэлдэг үлээ гэ. Хон зогссон ингэж үзээд байна штэ. Тэгээ яаж яах хүн алхаж яаж чи хараад их хүн алхаж яхад хүн хараад ихэр яасан хэцүү юм байна. Их ч таныг цааш харж ш та. Дубай шоколад сив зарж байгаа гэсэн үнэн үү? What is Дубай шоколад? Дубай chocolate. Ньюи. Пистачио юм уу? Пистачио самралтай найз да. Нэг хэсэг амар шуурсан бас уу. What?
Dubai chocolate. Which is the Dubai chocolate of your dreams. Ignore. Double top. Comment. Subscribe. Discuss энэ гоё хаа. Давгүй бах. Нэг нилуун биш ч байх гэж бодож байна. Энэ тэгэл пистачо тал юм биш үү? Тэр сонир санагдахгүй л байна. Айгуугаа ингэж алхаж очсон урд нь ингэж зогсож байсан. Ингэж ач мэд яах юм балаа цалаа бай. Шүн баг эмэгтэй алхаа үзчих. Та YouTube руу ороод үзэх юм бол загварын алхаа гэх юм бол дандаа эмэгтэй алхаа гарч иж байгаа заяа. Тэгээ зураг авалт маавалтанд орсон чинь камераар зураг авч явна. За мэд одоо нэг инээ гэл би. Оргоо хаснаа шууд инээлээ би ингээл. Айгуу хэцүү. Айгуу хэцүү юм ингээд. Инээтэй юм яриаг юм байж инеч айгуу хэцүү юм шүү дээ. Тэгснэ уурал гээл. Тэгэл инээлгчсэн шууд уурлуулаад би ингээл. Ковичтэй бол одоо нэг уурж байгаа юм шиг инээ гэ. Би Өө чи ямар царай ихээр уурж байгаа юм шиг инээх хэвтэй юм бэ. Айгуу юу те. Тэгсэн бас болж ийн гэдэг юм аа. Болж ийн. Одоо ингээ уруулаа суулаад амдаа жоохон зай гаргаад нэг юм хийсвэр царай гаргая хүчтэй. Хийсвэр царай гэж ямар царай? Би болж уруулаа суулаад амаа суулаад. Бач ямар хүчтэй царай хэрэг болж ийн. Го болж ийн. Би ямар хотлаа өөх. Би мэдээд байгаа шүү дээ ийм царай бол. Одоо наадхан дээрээ нэг сүнслэг яваад үзгээд би наадхан дээрээ би энэ ч цог явах та ямар очиртай юм болоо. Шигүцэн. Царайг нь гаргаж чадахгүй болохоор шимийг нь гаргаж үзчихсэн. Айгүй асуудалтай байлаа. Үнэртэй усны зураг байсан юм. Тэгээ ингээ үнэртэй усаа ингээ байр гэж байна. Тэгсэн хаашаа ингээ хөвтөж байгаа юм шиг ингээ суудаг. Би энэ хүүхэн чи ямар очиртай хүүхэн юм бэ? Хөвтөж байгаа юм шиг суу гэдэг шүү дээ. Нөгөө хийсвэр царайд байгаа. Би ингээ тэгснэ үсэр гэж байна. Ямар үстэй загвар ихээр юм бэ тийм бэ? Яг бодчих юм уу? Яг үний юм уу? Өжээ энэ танаас бодоод хийж байх тий. Би яа танаас суудаам бол би хаяа ингэ танад гэд итгэдэж штт. Мен танарыг бас мэддэг гэж би хаяа боддоо ш. Хаяа өөрийгөө тэр үед би өөрийгөө тэнийг бас танаас тайлхан тэнийг бас мэддэг л дээ. Тэ болий тийм ээ. Айгүй асуудалтай юм байна. Үсцэр гэдэг байгаа шүү дээ нэрээ. Тэгээ миний загварын карьерийг за ингэж болий тийм ээ. Би бол ингэ болох юм байна гэж бодсон. Тэгээ яг зинээс хойш тэгээ бас ганц хоёр тэмцээ үзэн тэр та тэр сүүл Miss Universe үзэж байгаа юу? Үзэхгүй байгаа юу те? Харин би гайхаад байгаа. Би ч одоо нөгөө индустрийн байсан юм биш ээ. 3 сар байж исэн болохоор бач үзмээр биш үү? Загварынхныгаа мэдмээр биш үү те? Тэгсэн чинь тэр одоо айгу Miss Монголын талан шилмэл загварын ширэн бэлий үсттэй. Юу гэсэн үг вэ? Би бол яг шилмэл загвар гэдэг газар ямар газар вэ гэдэг юм мэднэ. Шилмэл загвар бол нөө усын хурлын хэний дараагийн нууц хамаргийг бэлтгэдэг газар. Нэг улс төрч юм лээ. Би яг тэрнгээр л Мессийн тэмцээн юм уу? Эсвэл хөрхөн охин хэрхэн муухай ойрлох вэ гэдэг тэмцээн юм уу? Уу яагаад тэгээд ойрлоод байдаг юм? Албания гэх. Зимбабве гэх.
Тэгэд Монголынхыг сонссноо. Мисс бодол хоёр ч ондоо. Монголиа. Мисс ч нь бол яг нэг тийм нүдэн дулаахан тийм сайхан царай штэ. Царай бие зүв авч авж байгаа мовж байгаа. Модель бол сүсгүү бие штэ. Хувцаал рекламж байгаа юм харуулах хэвээр. Тийм үстэй. Араас ингээ юу ч болоогүй юм шиг айгүй хөөрхөн инээдтэй ингээд. Хин ч муухай орилоогүй юм шиг ингээд. Айгүй хөөрхөн те. Тэгээ улсуудын нэр чи юм орилох зориултаа нэр биш байгаа байхгүй уулна те. Зүгээр гарч гоё хэлчих болдгүй юм уу? Монголиа. За би ч мисс байсан бол хотлаа юм байна. Тэгээ айгүй. Тэгээ би бодохгүй одоо Монгол улс дотор ийм тэмцээн зохиолох. Миссүүд царай муутай штэ. Аргангаа гэх. Гэхдээ миссүүд ч тэгээд царай нэг юм л нэг юу гэдэг олон шин чанарууд дундаас нэг үнэлэгдэх чанар нь болохоос гол юм биш штэ. Дундговьяа. Тэ. Дүүргээс хүмүүс ирсэн хороолол гэх. Хороол дүүргээс. Сүүлийн Монгол мисс бол царайдаг байсан шүү. Мисс Монголиа. Энэ бол царайлаг юм ихтэй. Бусдаагаар харьцуулбал энэ ер нь л хэнтэй ч харж байсан царайлаг юм ихтэй. Мисс Монголиа номин зулаа. Яг штэ нэрээс яа. Тэгэл одоо нас энэ биеийг бас тэгэж ашиглах гэж үзлээ. Малчаалын охин гэсэн наач PR штэ. That's bullshit. Тэгээ манай нэг ахын хэлжсэн би бас зодоонд ганц хоёр зодоонд орж үзсэн. Энэ би чинь бас ашигламаар байна штэ тийм үстэй. Та тийм өндөр найз байгаа яхаа? Байгаа юу те? Зодоонд авч орж үзсэн үү? Үзег байгаа юу те? Яагаад үзег вэ? Айгүй ашигтай шүү дээ. Хотлоо. Маа найзууд намайг хотлоо зодоонд авахыг хүн айгүй хөөрг байл. Чи андаа очиод зодлохгүй зүгээр артан зогсож. Чамаас хүмүүс айн гэдэг чинь. Жохоо эвгүй тийм царай гаргаад би ч одоо ямар ч эвгүй давуу хэрэгтэй юм чи Монголыг төлөөлж байгаа тэгээ амар царайлаг юу гэдэг лаг хилтэй устай янз янзын ур чадруудтай эмхтэй тэгсэн мөртлөө чи бүр ихэд бал хариулж ийсэн охин байвал яах вэ? Амар шаажаас тээ. Чи бодлоо ингээл тэгээ софт Африкагийн мисс гэснэ тэгээ багтаа ирвэстэй өссөн гişавал амар байгаа сте. Наач Black Panther чичаалаа гिचээс аахгүй одаар. Наач Wild гिचээла. Одоо бол Miss World болох ч штэ. Сүртэй босож чаас. үгүй царай гаргах юм гэсэн шүү дээ. Үгүй ч тийм. Эвгүй царай гэж бас ямар царай. Тэгээ хотлоо хөөргөө үгүй ийм царайгаар хэнийг айлах вэ тийм үстэй. Дорлуулчихгүй бол тийм ээ. Очсон үнсэлцсэн. 10 залуутай 17-тэй үнсэлцсэн шиг. Очролтой өнгөлөөтэй. Юу болчих вэ? Эвгүй царай гэж бас ямар царай. Чамаас хүмүүс айн гэдэг чинь. Жохоо эвгүй тийм царай гаргаад би ч одоо ямар ч эвгүй царай гаргах юм гэсэн шүү дээ. Үгүй ч тийм. Эвгүй царай гэж бас ямар царай ч тийм. Тэгээ хотлоо хөөргөө ийм царайгаар катц биш тэ юу чи. Юу дүүлээ. Центративэр тал нь гарсан юм байна. Одоо талын үргэлжлэлийн энэ одоо үзег үсгэвч. хэнийг айлах вэ тийм үстэй. Дорлуулчихгүй. Нэрээ хэлдэггүй би юу нэг хэлээ марччихээ бүр стрим хийж чадхаа болцсон байна шүү дээ. Лайка дараа такс хэлээ үзээрэй. Тийм ээ. Очсон үнсэлцсэн. 10 залуутай 17-тэй үнсэлцсэн шиг. Очролтой өнгөлөөтэй. Яагаад задал шүүдэрхин гэдэг амар сонин царайтай зарцаа шиг. What the fuck? Яаж бодохороо тэгж бодох уу? Хард одсон шүүдэрхэн халуурхан хэвээрээ
Ми бас мэдээ бичнэ. Бас мэдээг бас шаах юм аа. Үе. Жүжигчин П шүүдс буюу шүүдрээ хайрын романса микс хамтлагийн темпотой эхлүүлсэн ч төд удалгүй хайртай драмын жүжиг тод гэрлээр сольсон. Бид гурийн болцоо кинонд эхэлсэн харилцаагаа ихэд нууцлсан боловч төдөлгүй ил болгож хаасайгүй хөтөлцөж гүйсэн цаг саяхан. Жүжигчин тод гэрлийн тууштай байдалд сэтгэл татагдсан хэмээн ярих дуртай бүсгүй тун удалгүй харийн орныг зорьсон. Би холдуу сэтгэл болдог гэдэг батлах шиг тэр хоёрын харилцаа нэлийн үргэлжлээд зогссон. Яа, навшгий монгол хэлний хичээлийг нэрээ ингэж шаачлахгүй ийм сэтгүүл зүй гэж байх вэ? Бүгдээрээ соноор дуусаашаад хард очиж төвхөлсөн шүүдэрхэн халуун хിവэрэ гэдгийг батлах шиг шин зургуудаараа сошиал ертөнцийг гойсон. Түүний шинэхэн зургуудаас сонирхуулсан. Cool. Тэ та яаж зарцаа шиг гэж харах уу? Тэстэ мэн бол ойролцоо марахгүй байна. Тэгсэн зодолч эйгүй те. Яа, эйгүй. Тэгээ YouTube-ийн лайв чин төгс Японоос ирсэн найз охинтойгоо анх удаа уулзтаа гэртээ хонуулжээ. Гэ мэдээ байгаа да. Йоо, бэч та нэрээ CTS мэдээ гэж яах вэ? Миний тасаа мэдээ. Нэг үгүй юм хайхичтэй каталог CTS зүгээртэй Америк. Ха? Миний мэдээ байна. Чин төгс мэдээ. Чин төгс хөрш орныгоо хэл соёлыг сайтар судалсан цагдаагийн байгууллагын удирдлагууд активын суралцах боломж бий. Нэг ээгүүрсэг юм энэ нэг мэдээ өгч ирсэн. Аймгийн аврах фермер чин төгс. God damn. Тэгээ яах вэ? Нэр өндөө бодоод тэгээд Монгол зодод анх удаа очиж үзлээ. Үгүй. Би Монгол. Тэгээ яах вэ? Нэр өндөө бодоод тэгээд Монгол зодод анх удаа очиж үзлээ. Үгүй. Би гадаа зодод очиж үзээгүй л дээ. Ямар ч Монгол зодоо гэдэг. Би нэг юм улсын зодод ороод яваад байдаг гараад биш. Зодлож үзсэн гэж үзсэн Америкт Солонгос, Япон зодолж байсан. Айлын тоглолтоор зодолдог гэж. Ямар ч очиртай тий. Тэгээ зодоонд очин цаа эйгүүн байна. Одоо чинь манайхан чи ингээд айгүй олон танихгүй хүмүүс нийлүүлсэн. Би ингээд танаа манайхаж ялахгүй шүү дээ. Аль талд нь орохоо мэдэхгүй. Зодол бол 60 хүн зодолох гэдэг шүү дээ. Нийт тэндээс 30 хүн нийлсэн. Тэгээ зодлохын өмнө ямар сандаа танилцах вэ ингээд сайн байна уу? Орой минь тэгэхэд би нэг зодлох гэж гэсэн соёлтой хуваарэ. Тэгсэн чи айгүй эвгүй нэртэй хүмүүс байдаг юм. Динамит наги салют баяраа маяраа гэ би бас нэг хож хийх хэвээр шимжигтэй би нэг Titanic Temka гэдэг. Өндөр болохоор энэ нэр өгсөн юм гоё. Айгүй гоё кино штэ гэж. Анхнаасаа угаасаа зодтолтгүй нь айгүй мэдчихсэн байгаа штэ. Titanic Temka ахтай гэдэг. Би ингэж дэлгэрдэж зодтолдог гэж. Зодолж байгаа үнэ араасаа тэрвэрлэх дуртай. За одлоо. Тэгээ байж тэгээ бүгдэндээ танилцаад дууссан байсан чинь манай найз урд очил айгүй хэрлэж байна. Өө өс та нэрэ алаа шүү гэл. Би ч араас нь ажлын нэгээл дэмжээлсэн. Өө өс та нэрэ алаа шүү гэл. Өс та хоны шүү мэн өс та хоны шүү мэн шүү. Айгүй маань нүгж өгөл дэмжээл өгжсэн чинь араас нь айгүй сониу гэлж чинь. Чи ямар хөөрхөн банд вэ гэнэ. Би нэг давт чилэх гэснээр за хоёуланд нь таалагдвал димэл юм байна даа. Энд чи ямар хөөрхөн банд вэ явтаа. Би гайхаггүй ч одоо зодтолдох юм уу? Тэгээ жоохон бодчихсон чинь одоо битгий оролдоод байгаа юм.
Би ингэж өнгөж харж үзсэн ш. Доор нь ингээ орлоод би мэдэхгүй. Би одоо араас нь юу хаа манай найзыг битээ орлоод гараа юм уу? Сам намааг орлоорой. Тийм үгний араас би юу гэж хэлэх ёстой бэ? Айгу. Ямар зодоо гэхээр тийм янагийн зодоо болт юм бэ? Монгол зодоо эйгүү гэж хэлээ өстой манайхаа нэр. Тэгэж хэрэлдэж ш нэрэ. Айгу гоё юм шиг. Би ч хаан жоохон бат. Үгүй шүү дээ. Энд байгаа. Тэгснэ ингэ чинь ингэж чагаар хойлоо нэглээ мэглээ. Хиндэ ч нэглэх юм гэж. Манай ингэж харсан. Манай өндөртэй чи юу нэр гэдэг юм өстой. Золцохгүй гэж чи. Энэ золоо чадахгүй юм. Гэл болно хэлчмээр л байгаа юм л та тэгээ. Би урд нь очсон чи айгүй юм жижигхэн залуу байна. Айгүй юу шүү дээ. Та айдгүй жижиг хүмүүсээс. Өсөрж яг төмсгөр өмөргө зэрэг бас манайхан ч чанга штэ. Тэ? Би ингээд нэг цохиулаад ингээд тэнцчихээр ямар ч ялгаагүй болчихж байгаа штэ. Тэг би жоохон айж штэ. Тэгсэн чи над руу бүр ингэж харж мараад ийм дээш ингэж харахгүй ингэж гидээж мэдээ. Миний юм доор зогссон байж намайг дээрээс хараад би ч энэ чинь эвгүй залуу юм байна да. Анх удаа би тэгж дарамтлуулж үзэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь ингэж юм. Хойш. Ши нэг өндөр болохоор намаа нэг шаан гэж бодоод байна уу юу? Шүдгүү залуу заа. Айгүй их зодонд орцсон. Ардаа юм салхитай ярддаг. Гэт. Та шүдгүүнтэй шатлж үзсэн үү? Хаалтан салхитай гэж гарч ирээд байна шүү дээ. Би ч нохоо шиг зодсон шүү дээ. Надаа алдах юм байхгүй ч юм. Гэ би ингээ харсан чи нэрэж алдах юмгүй болцсон юм байна л да маа. Алдах бүх юм алдчих штэ. Ачин гिचээч. Тэгэж хүн хараад ийн гэдэг штэ нэрээ. Тэг гол нь би ерөөсөө би 6 настайгаас хойш ерөөсөө шүдгүүнтэй муудалцаагүй. Нэг юу л дээ. 2 хүн лайтаар л 2,500 мянган лайт болох юм шүү. Дараа тэгэрэй. 2 хүн ч дээ. Юу уурлах маань та би ингээ хацаа салгаж чадахгүй юм шиг. Надад айгүй сонирхолтой уурлах ямар ч нөхцөл байхгүй. Тэг ингээ та нэг тийм найз байдгүй амьс цорцсон ингээ эрхийн уран гараад ирсэн ингээ болцаад байдаг. Хамаг амьтны анхааралтай би бүр ингээ хилийн харсан чи бүр гэгэлзээд тийш. Бариад авчмаар ч юм шиг. Ингиж том үнтэй модалч юм чи юм. Тэ? Айгүй нэрэ. Тэг би ингээ хацаас одоо 2596 очлоо нөгөөх нь. За 4 хүн байна. Хүнээс нь шээ. Тэр шүднээс юу гэмээр юм бэ? Тэр нэг орон зайнаас л ерөөсөө тэгсэн чинь бас хараад байгааг нь мэдээд байна. Энд ч гэсэн хойш. Аатай. Шинөдөр харж та жишээ. Сүрүүнээс шүдрэ хадгам. Байхгүй юм авчирчаа би юуг нь харах вэ? Хав хоосон хайрцаг авчирчаа харлаа гэж орлоод их. Тэгэл өсөрж ирэл нэг зохилоо. Тэгээд эсна зодуулж таарсан л да. Манайхан би анх удаа зодоонд орж байгаа юм чи харахгүй шүү дээ. Тэр хүн чи 20 зодоонд орсон нэг шүдгүү болсон. Тэгээд анхны зодоо маань бас тэгж зодуулж илаа. Тэгээд одоо сүүлийн үед ихтэй тийм шүдгүү хүмүүст айгүй их таардаг болчихжээ би. Хамаатны ахнар махнар годомж те нэг үүдэн шүтэн байхгүй. Энд үүдэн шүтгүү юм байна уу? Аха. Баа. Шүттэй юм тийм ээ. Тэгээд яагаад ингэ шүтээ хийлэхгүй яваад байт юм чи одоо урагч нь гэж бодоод байт юм. 45 та шүд нь урахгүй өстэй. Урах тийм. Alex replace хийж байна. Өөрөө мэдхээ байлаа те. Тэгээд хийлэхлээр гүйжчихэд алтан шүд хийлэх чинь айгүй хэцүү. Одоо тийм тренд нь байгалаа юм байл шүү дээ. Тэгээд шүд нь алтнаас ямар ч ялгаагүй өнгөтэй. Алтны хажууд шүд шарлна гэдэг айгүй. Тэд чи айгүй бардам штэ нэрэ. Ахыг нь алтан шүд энэ штэ энэ. Хайл гэр энэ. Айн нөхөр айл гэ өөрөө яалахгүй айгүй. Чааг штэ манайхан бас те. Тэр ямар давуу талтай юм бэ? Ямар нэгэн давуу тал байгаа. Одоо тулсан ламбард нь тавих юм да те. Ламбард. Ой алтан шүттэй ямар үнэтэй тий. Яг нөгөө юу хэлэхнээс ориг патенттай шүт хэлэхнээс илүү үнэтэй юу? Хэмтхэ. Нэг сая тё. Вау юу ороод нэ. Тэнцгийн мэдээ сайт орсон жаа. Алтан шүт хийх явдал 60%-аар буурчээ.
2016 10 жилийн өмнөх мэдээ. Алтан шүд ёо энэ нэрээ мэдээний сайт нэрээ арай л амин шахах юм а. Тэгэхээр ингээл мэдээ шээс те. Алтан шүд дэлхийн шүдний эмнэлгүүдээр үйлчлдэг хүмүүсийн сонирхдаг зүйл биш болж говьсан шүдтэй болох зорилгоор үнд медалыг ажиллах явдал сүүлийн 5 жилийн хугацаанд 60% буурсан байна. Дэлхийн алтны зөвлөлөөс гаргасан илтгэлд энэ тухай мэдээлэл зааж. Хэрвээ 10 жилийн өмнө шүдний эмчтэр жил бүр 67 тонноос ч юм алтыг энэ зорилгод ашигладаг байсан бол өдгөө уухтоо 60 орчим тонноос бууржээ. Үүний 3 шалтгаан бий. Эхнийх нь орлогын хэмжээ буурч байгаа. Дэлхийн олон улс орнд хүмүүсийн орлого буурж байгаа байлаа. Нөгөө нэг шалтгаан бол алтны явдал. Жишээ нь Герман хэд алтаар шүдэ бүр 400 орчим евро төлөх шаардлагатай болно. Гурав дахь шалтгаан бол одоо энэ үзэгдэл модноос гарчээ. Өдөө энэ ерөөс нэг дахь шалтгаан биш, гурав дахь шалтгаан байдаг шээс те. Өдөө гой сайн харагтай нууц цасан цагаан шүдтэй байхад орчдөг болсон. Тэр үед бол алтан шүдтэй хүн мундаг амьтанд тооцогддог байлаа. Ер нь алтан шүд хизээж эргэж моднд орохгүй гин шүү. Дараад ирсэн анхандаа байх вэ нүгэ. Цуглаа өгсөн чинь буруугаа сугалж моголцээ. Мэдгүй ашиг нь би бол үнэхээр харахгүй байгаа. Ай. Тэ хаач маа. Тэ цул алтан шүд байвал бас энэ ч бүрмэл алтан шүд, цул алтан шүд гэж бас ялгаа байгаа л үү дээ. Эрэгтэйчүүд маань юм да тий. Манайхын шүд мүдэ алдах юм бол хийлгэрээ. Тийм эмэгтэйчүүдтэй таарах уу гэж бас санаа зовж ш бас манай шүдгүй ихчнэр бас баар маран тааруул эвгүйтэй орд морд ингэсэн зогссон. Мэдөө ихчиг нэг та шаан гэж бата тэнэгөө юу? Балын шиг мэддэг гэдэг. 700 сая 500 имплант чи бүр үнэтэй штэ. За ингэ баярлалаа тэмүүлэн байна. За болжээ.